Гайлийн байгууллага нь 2025 онд 19 удаагийн үйлдэлд холбогдох нийт 10 төрлийн буюу байгалийн гаралтай 2, 8 төрлийн синтетик 3598.11 г, 489.5 мл мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт үйлдэлийг илрүүлж тасдан зогсоосон. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 29-р тогтоолын хэрэгжилтийг хангах, мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх зорилгоор гайлийн байгууллага нь тагнуул цагдаагийн байгууллагатай шат дараалсан хамтарсан хяналт шалгалтын үйл ажиллагааг эрсдэл өндөртэй хөлийн бомбуудаар хийж мөн сувг 2 тусгаалсан арга хэмжээг хамтран зохион байгуулж үүний үр дүнд хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 5 удаагийн үйлдэлийг хууль хяналтын байгууллагатай хамтран 14 удаагийн үйлдэлийг гайлийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн байна. Гайлийн байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэх, мөн гадаад худалдааг дэмжиж гайлийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах үүргийн хүрээнд хяналт шалгалтын техник тоног төхөөрөмжийг шинжлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлтийг тасдан зогсоох ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байна. Гайлийн ерөнхий газар